Тэгэхээр guys, сүүлийн үед нэгэн шоу Монголд нэлээд бүүн болж байгаа. Гэтэ зөвхөн Монголд биш, Аз даяараа, магадгүй дэлхийд даяараа бас нэлээд тренд болж байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр Netflix-ээс гаргасан Physical Asia шоу байгаа. Энэхүү шоу нь хүмүүсийг хоорон хүч чадал, авахаал цамбаа, төсвөр төвчээр тэр зүйлээр нь өрсөлдүүлдэг байгаа. Өмнө Солонгост Physical 100 гээд 2 бүтэн дугаар бол гарсан, амжилттай бол дууссан. Тэгээ дараа нь яасан бэ гэхээр за манайхаа Азуудаараа хоорондоо зүгээр үзье гэж санаа гаргаад Physical Asia нэвтрүүлэг ерхийдөө эхэлсэн. Тэгээ шоу бол ер нь бол амжилттай байсан. Дэлхийн 8 оронд нэгт жагсаж 44 оронд ихний 10 жагссан харж байгаах. Солонгос, Таиланд, Турк, Индонез, Австрал, Япон, Монгол, Филиппин гэсэн орнуудаас оролцсон. Тэгэд нэг зүйлийг дуртах болохгүй. Энэхүү шоунд монголчууд орж байгаа учраас түүхэнд анх удаа Netflix-т монгол сабтайтлтайгаар бол шоу орж байгаа. Өмнө нь бол ийм тохиол байгаагүй. Тэгээ зөвхөн сабтайтлаас гадна нүүр зургийг хүртэл харж байгаа. Орхон баяр бүхийн зурагтайгаар ингэж гарсан байгаа. Гайхалтай. Энэ бол гайхалтай мэдээ. За, энэхүү шоу бол ерөөхдөө нийт 12 дугаартай. Эхний 6 дугаар нь одоогийн байдлаар Netflix-д орсон. Тэгээд нэг зүйлийг монголчууд дотроо ингэж уриал болгоод байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр Netflix ингэж монголчуудыг оруулаад контент гаргаж байгаа юм чинь энийг бөөнөрөө яг албан ёсоор нь яг мөнгөний төлөөд яг Netflix-ээр нь үзээрэй гэж бол уриал гараад байгаа. Тэгээ миний хувьд ч гэсэн уриалмаар байгаа. Та бүхэн энэхүү шоуыг үзэж байгаа бол аль болохоор яг албан ёсоор нь Netflix-ээс нэгээд үзээрэй. Энэ шоу зохион байгуулах гэж үтсэн хүмүүс мэдж байгаа. Ер нь бол нэлээ нүсэр маш их зохион байгуулалт, маш их хөрөнгө мөнгө орж байгаа. Одоо цаг үед угаасаа л бүх зүйл ингээд зах зээлийн дүрмээрээ явагдаж байгаа. Тэгэд хэрвээ энэ зүгээр хэрвээ шүү заяа. Хэрвээ монголчууд руу чиглэсэн контентууд хандлт өндөртэй байвал яваанда монголчууд дээр одоо чи нэг шоун дээр, нэг кинон дээр туслах гол дүрнийг 10 хүн байлаа гэж бодоход хэрвээ монголчуудаас хандлт сайн авч явал Netflix-ээс гарч байгаа шоунууд аль болохоор ядаж нэг тэр 10 жүжигчнийх нэг нь монгол жүжигчин байдаг ч юм уу те. Угаасаа ер нь бол зах зээлийнхаа журмаараад тэгж явна. Тэгэхээр энэ бол яг магадгүй биднэрт өөрсдийнхөө бол зах зээл, сошиал зах зээл, үзэгчдийн зах зээл ерөөхдөө хоосонгүй гэдгээ батлах нэг бол боломж болж байгаа. Тэгээ тийм учраас аль болохоор яг албан ёсоор Netflix-ээс нь үзээрэй guys. Окей, тэгэж уриалмаар байна. Тэгээ зах зээл гэснээс монголчуудын сошиал оролцоо ямар амар юм бэ гэдгийг бол харуулсан. Яг одоо бид бүхэн Монголын багийн зургийг харж байна. Netflix-ээс албан ёсоор гаргасан пост нь байна. Хандлтыг харж байгаа 74,000 реакшн, 3,000 шеэр. Тэгээ бусад улс орныхондоо хайрцуулахад бол харж байгаа 400, 200. Тэгснэ энэ дээр нь манайхан л комент бичих юм аа гинэ. Бусад улс орныхан бол сошиал дээр идэх маш муу байсан 500, 700. Солонгосчууд нь өөрсдөө 700 хүн, 300, 200, 74,000. Окей, харж байгаа бах. Тэгээ мэдээж улс орнууд өөрсдийнхөө нэр хүндийн төлөө өөрчлөхөөс гадна шагналын сан бол нэлээд өндөр байсан. Хүмүүсийн нүдийг сэргээсэн. Шагналын сан хэд вэ гэхээр 1 тэрбум вон байгаа. Энэ бол доллараар бол $700,000. Төрөөр бол 2 тэрбум 520 сая төгрөг байгаа. Окей. За баяраа гişүүдийг ямарч ихнээс нь танилцуулъя. Тулаанч инх оргил ер нь бол олон жил тулалдж байгаа тамирчин байгаа. За цаана волейболын тамирчин Ханц Сүрэн байна. Монголын волейболын спортоор анхны легионер Японы дээдлих тоглож исэн. За тэгээд дараа нь жудо бүхийн үндэсний шишээ баян тамирчин Адиа Сүрэн байгаа. За бүхөөр тэр дундаа жудогоор бол монголчууд угаасаа хүчтэй. Жудогийн бэлтгэл угаасаа нэлээд чанга хатуу байдаг. Ер нь бол маш зөв сонголт болсон. За дараагийн гишүүн бол тайлбарлахад илүүц баг. Монголд хүн болгон тань. Орхон баяр байгаа. Арслан Орхон баяр те. Үндэсний бүхийн тамирчин угаасаа л зайлшгүй орох ёстой. Орохгүй бол алдсан болно. Бараг Монголын хамгийн өндөр шагналын сантай спортч одоо үндэсний бүх болчиход байгаа шүү дээ. За тэгс гисэн мөнгөний тамирчин Дүлгөөн 3-9-3-аар бол бас нэлээд таад сайн мэдэх бах. Тэгээ Дүлгөөн бол өөрөө ч нэлээд хөнгөн шинхэн контакт ингэж хайж контактаа бас нэлээд тоглолттой сайн талаараа маш зөв сонголт болсон. За дараагийн хүн Хавуу очир циркчин байгаа. За хүмүүс бол эхлээд энэ циркчин юу хийж байгаа юм бэ гэж ганц хоёр комент би харсан. Миний хувьд бол маш зөв сонголт. Яг хүндчин бөхчүүчиг тийм бяр байхгүй ч гэсэн төсвөр төвчээр одоо ингээд иймэрхүү шоунд бол ийм зүгдэг юмнууд бол заавал ордог. Одоо удаан зүүх юм төсвөр хатууж эсвэл ингээд дээрээс зүгдэж агаар дээр ингэж нэг нэ байрж өөртөөгөө байрж ингэж эрсдэлтэй юм хийдэг учраас
ер нь ингээд атгалт тэгсүр төвчээр нилээ өндөртэй байдаг. Ер нь ингээд харахад бол их дайжгүй баг. Ер нь их дайжгүй баг шүү. Тэгээ тамирчдыг яаж шалруулсныг сонсоход бол нилээ сонирхолтой байсан. Spark Agency газ ерөөхдөө тэр зохион байгуулалтанд нь оролцож явсан юм бэлээ. Тэгээ тамирчдыг сонгон шалруулсан түүх нь нилээн сонирхолтой. Дүлгөөн ингээд телевизээр тоглосон залуу та сахс үздэг хүмүүс мэдж байгаа. Ярьж байгааг нь сонссон. Spark Agency Mongolia гэдэг газар ажилладаг. Тэгээ зохион байгуулалтанд бол энэ агентлаг бас оролцож явсан. Анх бол ихний тэр Солонгос нэвтрүүлгийг үзээд бол Солонгосын 50 тамирчин, Монголын 50 тамирчин оролцоод хоорондоо ингээд өрсөлдөё гэсэн саналыг бол гаргасан байгаа. Тэгээд ингээд хариу өгөөгүй нилээн явсан. Тэгээ миний зүгээр бодож байгаагаар магадгүй энэ санал бас энэ яг Аз гэдэг энэ Physical Asia зохион байгуулахад бас нөлөөлсөн байж магадгүй шүү. Тэгээ ингээд хариу өгөхгүй явж яагаад тэгээ Netflix-ээс ерөөхдөө ингээд 8 дахь орноор нь Монголыг ингээд сонгосон. Тэгээ дараа нь оролцогчдыг яаж шаруулсан бэхлээр 200 гаруй хүн байсан нийт чигсэжсэн. Тэгээ тэр 200 гаруй хүнээс бол 35 хүнийг бол 3 шатны уулзалт ярьцлаганд орсон. Төрөл бүрийн спортын тамирчид тэр бүхэл дууч жүжигчд хүртэл сонгон шалгалтанд оролцсон гэсэн байсан. YouTube-руудээс би орсон. Тоглосон. Тэгээ ер нь бол зөвхөн бас спорт амжилтыг хараагүй бас нэг каризма энэ ч бас нэг шоу, entertainment шоу учраас нэг жоох нэг яриа хөөрөөтэй ч юм уу, жоох нэг арай нэг юм нэг жоох нэг үзүүштэй хүмүүсийг бас нэг сонгох гэж оролцох нь бол ойлгомжтой. Тэгээ Монголын багийн нэр бол Дайчид гэдэг нэртэй байсан оролцогчдоос бол санал асуугаад ийм шийдвэр гаргасан. Тэгээ бусад орнуудыг харъя. Турк бол бас нэлээд хүчтэй оролцогч нарын нэг санагдсан. Одоо дараагийн 7 хоногт хаад монголчууд Турктэй халз үзнэ. За Индонезийн баг бол харахад бол ер нь бие хаад бялдар бол нэлээд хүчтэй байсан. Гэтэ бас яг энэ 8 оронд бол хүчтэйд нь бол ороогүй. За дараагийн зайлшгүй ярилцах шаардлагатай баг бол Австрал. Австрал одоо Азийн юу ч гэж явж байгаа хэдэр одоо тэгээд ингээд яалчгүй бие байлдраараа илүүрхэд байлээ. Тэгээд би бол хожидоосоо гэж бодож байгаа. Гэтэ яалчгүй хүчтэй байлээ. Хүмүүсийн мэдэх оролцогч гэвэл Whittaker байна, UFC-ийн Дунжингийн тамирчин. Өөртөө ихтэй өнгөрөө хөөрөв сахсууд. Гэтэ тэрэндээ таарсан бас юм чадвартай байлээ. Муулах өөлөх юм бол хоорхон фитнес инфлюенсер гэдээ орсон байсан. Сул талд нь бол би энэ оролцоё гэж бодож ирсэн. Ер нь бол үгүй юм бэлээ. Бас л ер нь нэлээ шадран гар гэдгээ бол батлсан. Тэгээ та өөртөө үзээрэй. Айлхоор спойлердохгүй. Тэгээ сонирхолтой оролцож ин паркурын оролцогч байна. Ер нь тэр үсэж хараа хөнгөн шингэн гэж бол ер нь бол Австралийн баг төрүүлэх маш өндөр магадaltaй байгаа одоогийн байдлаар. За тэгээ Филиппиний багаас бол мэдээж хүн болгоны ярьж байгаа нэг тамирчин амьд домог хүн болгоны хүндэлдэг одоо тамирчин байгаа. Тэр бол манай Pac-Man байгаа. Хөнгөн жингийн дэлхийн хамгийн шилдэг бишмаа гэхэд эхний 3-т баг эргэлзээгүй орохоор боксing тамирчин байгаа. Филиппиний бол бүр амьд домог болсон. Одоо энд оролцож байгаа хүмүүс хүртэл бүр орж ирээд Pac-Man-ыг хараад ёо баг гар барьж үзье баг бүгд угаасаа хөл алдчихжээ. Тэр нь ч бол ойлгомжтой байх. Гэтэ ерөнхий багийн хувьд бол хүчтэй баг бол санагдаагүй. Та хэдий өөртөө үзнэ үз. За талбай эзэд Солонгосын багийг бол мэдээж дуурдах хэрэгтэй. Сонирхолтой оролцогч гэвэл Сүмби нөлөөтэй. Энэ яг миний үзсэн дугаарын season 1-ийнх нь ялагч би маш сайтай. Ер нь бол мундаг. Тэгээд season 2-ийнх нь ялагч Amoto гэдэг CrossFit чинь YouTuber залуу байгаа. За тэгээ багийг хатгаж ороод UFC-ийн тулаанч оролцсон. Тэгээ спойлердохгүйгээр нэг зүйлийг хэлэхэд бол энэ Солонгосын эмэгтэй тамирчны яг тэр сүүлийн дугаар дээр бол үнэхээр хүмүүсийг огшоосон. Ямар төсвөр төвчээртэй гэдгийг бол харуулсан. Солонгочууд байдгаа би хүртэл нүднээс нулимс гарах тийм хэмжээний бүр ингээд амар ингээд төсвөр төвчээр шалгадаг юм дээр ингээд бүр ингээд болохоо байгаал төрийн дуулаад дуулж байгаа байхгүй. Бүр тийм амар их оронч үзэлтэй байх тий. Тэр хэсэг бол ямар ч хүн үзээд ер нь бол вау гэх хэсэг байсан ер нь бол. Хэмжлээ ер нь бол энэ нэг огшоосон инээд гэсэн сэтгэл хөдлөсөн хэсгүүд бол нилээн байсан. Шоу бол ерөөхдөө бол маш гоё дайжгүй болсон байлээ. Яг би бүр ихний даалгаврыг харчаад ихний даалгавар нь ингээд тэнцэх магадлал аюу өндөртэй даалгавартай ингээд хоёр баг нь бусад багаас хамаагүй үлээ бүр 5 6 удаа нахиад тэгээ сүүлдээ ингээд дүрм мөрмөө өөрчлөөд жоохон фейлчлээ гэж би харж исэн. Тэгсэн чинь явах тусмаа даалгаврууд нь бүр аюу гоё болсон. Тэг энэ хэсэг байна. Би нэмэгтэйд бундан чаачлаа. Ганцаараа эмэгтэй хэрнээ ирчүүдтэй жихэн аралцлаа. Бас болоогүй 100 Монголд ирж байсан ширэн бүхийн авраг залуу удирдаад маш хол явлаа. Солонгос хүн гэж ямар байдгийг мэдрүүллээ шүү. Маш хүн нөхцөл төрийн дуулаад дуулж өөртөө хурцж байлаа гайхалтай. Амар байсан л да. Яалчгүй амар байсан. Ярихад хүртэл ингээд огшох бүр ингээд бодогдоод огшиж шít. Солонгочууд шоу нэвтрүүлэг дээрээ тасарчжээ. Netflix дүрс шоу ингээл тасарсан. Үнэхээр сэтгэлийн
цэнгэл идлээ. Дараагийн дугаарт манайх гарнаа. За энэс цааш спойлер. Дараагийн дугаар дээр биш үү? Манайх гарна. Маш чухал хэсгээр гарна. Тэгээд за хил ам хөрөх үе гэхдээ энэ зураг авах нь өнгөрсөн байгаа л да. Гэхдээ хил ам хөрөх үе манайх бол нилээн тохирсон даалгавар байлээ шүү. Манай багийнхны онцлог нилээн тохирсон даалгавар байлээ. Үүсхийг тэгсэн ядан хүлээж байна. Дараагийн баг Японы баг. Японы баг бол ер нь бол бас хүчтэй баг байлээ. Басаж болохгүй. Тэгээ багийн ахт шин тулаанч тамирчин бол нилээн алдартай юм бэлээ. За Таиландын багийн ахлагчаараа Супербон бас тулаанч залуу байсан. Хүмүүсийн аюу их ярианд өртөж байгаа тамирчин болохоор энэ. Эхлээд бол жоохон мэдээж хүлээл бол хүмүүсийн доогуур байсан. Тэгээд өөрийгөө бол хүчтэй оролцож гэдгээ бол харуулсан. Бас хөгжилтэй оролцож гэдгээ ч гэсэн харуулсан. Wow! 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 Номын хавцаар нь бүүд өгнө гэж зүгээр тэр бүх хүчээ шахаад хичээж байгаа. Дараа нь зүгээр тайзан дээр байгаа мэт үсээ шидэд алхаж байгаа нэтэр бол энэ Джеймс Русамника гэдэг хуучин болиулын тамирчин юм байна. Ярьж байгаа юм ч гэсэн бас илтгэвтэй. Би юунаас ч айхгүй байна. Солонгос кимчитэй бол манай Тайланд сумтамтай. Солонгос Кореанертэй бол манайх Tyreisтэй. Солонгос Blackpink Jisooтэй бол манайх Blackpink-ийн Lisaтэй. Скоёо. Тэгээд шоутой холбоотой мимүүд гарсан. Огт дуудахгүй найз Жимстэй пивнийг баалгаад монголчууд бид Чингис хааны үрсад. Зарим нь уухаараа гэсэн чинь та нарыг арчиж хаях болно. Та нарыг арчиж хаях болно. Энд дээр энэ царай мөрөө нас. За дараагийн мим ингэнэ. Чи дүүнараа хэрэг хайрладаг вэ? Би төрүүл цус гаргасанд нь чихэр өгөн шүү. Окей. Nice meme, good meme, good meme. Энд дээр нэр нэг хэсэг байсан. Уулзчаад morning гэсэн чи юу morning вэ? Амар crowd тулгаас тайлтай хариуг авах гэж орж ирж байхад morning энтер те амир ширүүн харцтай орж ирнэ гэж яриаггүй лөө. Тэгээд манай багийн өрөө бол бас содон өрөө байсан. Дайчид нь мориндоо гэдэг нэртэй эргэж хараад нумсан яадаг те. Хүмүүс бол нэгэн дөөрэж исэн. Сошиал дээр дэмчгээс гадна бас крашлж байгаа хүмүүс байсан. Окей. Надаас хин нэгэн ямар залуу сонирхдаг вэ гэж асуухад би үргэлжл Монгол бүхийн тамирчин шиг гэж хэлдэг байсан. Ингэж нэг юм миний сонирхлын залуу бусдад хөлөөнд шөрөгдөх үе ирэх гэж. Миний нүдэнд чай нүү солонгосын номын царайлаж үжигчнээс илүү царайлаг сайхан харагдаж байна. Яагаад ийм сэтгэл татам юм бол үнэхээр ир хүн эмнэг ханга шиг. Намайг хүмүүс ингэж магадгүй юм бах та. Солонгос хэлний бэлтгэлд багшилдаг юм. Монгол оюутнууд заавал нэвтрүүлгийг үзгээд шалаад байхаар нүүцэн чинь бүр нэвтрүүлэгтээ орчихсон Монгол багаа дэмжиж сууч байна гинэ. Хөөрхийн тий. За дараагийн крашлуулж байгаа хүн бол манай цэрэгчин очроо байгаа. Жүжигчин Ким Жихүн Монгол иргэнштэй болчихсон юм гинэ. Үнэхээр адилхан юм гэж байна. Монгол багийн мөнгөлөг хувцс өмссөн цэрэгчин Трицийн найзуудаа би л ганцаараа энэ хүнийг крашлаад байна уу? Энэ хүний эхнэр нь хүртэл циркийн жүжигчин 4 охин төрүүлсэн гэсэн шүү. Пүү 4 хүтэн тий. Будгаа арилгасан чинь маш царайлаг харагдсан гинэ. Бүр гайхаж орхисон гинэ. Instagram нь гэснэ аль хэдийн нэг хүнтэй суучихсан юм билээ гинэ. Окей. Бас солонгосууд бас хүчтэй крашж швэ. Гэр бүл мэр бүлийн судалцаа. Шоуны Монголын багийн хүлээлгийн өрөө гэж пүү юу харъя өндөг уураг өндөртэй. Өндөг бол зүгээр хангалттай байна. Gatorade хүс их гарна. Мэдээж хөлсөө нөхөж янз бүрийн ийм бэлэнлүүд байгаа. Хидэр юу наалт юм уу? Ингээ сайхан сайн унтаж амрах хэрэгтэй. Далим гарвал унтаал дайраад ах хэрэгтэй. Нам унтцгааж байна. За тэгээд дараагийн дугаар биш үү? За дараагийн 7, 8 дугаар 3 дугаар орох юм шүү. 7, 8, 9 гээд 3 дугаар 11 сарын 11-нд орно. Аюу гоё өдөр орох юм байна. Тэгээд өдрийн нэг ойр цоо нэг оройн 4 5 огийн орчих واخа. Тэгээд энэ дээр манай монголчууд хин гэдгийг харуулна. Нилээд огшин даалгавар байсан. Гэтэ юу болохыг мэдэхгүй байна. Бөөнөрөө ямарч үзэж дэмжцгээе. Тэгээд бөөнөрөө Netflix-ээр яг албан ёсоор нь үзхийг хичээгээрээ тэгээд бүгдээрээ лайкад авах. Хэвчээ бүтүүлээрээ Монгол бага хамтдаа дараагийн 7 хоногт дэмжцгээе. Дараагийн эмчлэр уулзлаа. Түр баяртай guys.